Танд хэрэгтэй үгийг хэлэх өнөөдрийн өглөөний хүн хэн байх бол? Таныг түүнтэй холбох төлгөөн Их дэлхий радио 107. Их дэлхий радио 107. Өглөөний хүн. Джон Леннон. Ямар ч Тэнгэр бурхан сахиусан тэнгэрийн тусламжгүйгээр хүмүүс өөрсдөө хүсч буй тэр амар тайвнаа бүтээх боломжтой талаар өгүүлэх төсөөлөл хэмээхийн дуун магадгүй Джон Ленноны та бидэнд зааж өгсөн хамгийн зөв зам байх. Дэлхийг бүхэлд нь хайрлагч түүний 1971 онд бүтээсэн алдарт Imagine дуун 2004 онд Rolling Stones сэтгүүлийн бүх цаг үеийн шилдэг 500 дууны эхний 3-т багтсан байдаг үлээ. Тэгвэл эгэл хүний ганц зүрх сэтгэлээс гарсан энэ нэг дуун чухам юуны учир бүхэл бүтэн дэлхийг гийгүүлэх нар мэт мандсан талаар хамтдаа төсөөлье. Дэлхийг диваажин болгох боломж. Джон энэ дуугаа зохиож байхдаа эцсийн эцэст хүмүүсийн амьдралаас яг юу хүсэж байгааг маш удаан буцсны дээр тэднийг бүхэлд нь нэг дээрээс нь харж хайрлсан болов. Тэгэхээр бид юу хүсэж байгаагаа өөрсдөө нэг бодож үзэх юм бол элдв янзын хүсэл мөрөөдлийн мөчир дамжсаар эцэст нь түүний хэлсэнчлэн сэтгэл хангалуун байдал буюу амар тайван гэсэн орой үзүр дээр хүрч мэдэх юм. Тиймээс та бид тэрхүү нэг үзүрийг нь өөр өнцгөөс ондоо замаар зорж яваа юм бол энэ нь заавал хэн нэгнийг золиослож байж бүтгэхэр тийм хэцүү юм гэж үү? Харин Джон болон түүний ижил бодолтой хүмүүс хэлэхдээ энэ зүгээр л хүн нэг үрээс гим зэмгүй цэвэр хайр гарах тэр мөчөөс л биелэлээ олно гэсэн санаад дэвшүүлсэн юм шиг. Диваажин гэдгийг ихэнх хүмүүс хичнээн шунал хүсэл төрж байсан ч хэн нэгэнд хор хүрэхгүй байхыг төвчиж нэг насыг барсны үр дүнд сая нэг сайн амьдралын тэтгэвртэй гарч буй явдал мэтэр ойлгодог нь яг үнэндээ бол хэт өрөөсгөл бас ямар ч баталгаагүй төсөөлөл юм. Үүний дэргэд Джон Ленноны харж төсөөлсөн ирээдүй харьцангуй бодит буюу бүтээх боломжтой диваажин юм шиг. Зүгээр л хүмүүр олон долоон илүү хүслээ гээгээд аливаад хайраар хандаж улмаар хүмүүрийг өөрийн гэр бүлийн нэгэн хэсэг мэтэр бодож үздэг болсон тэр цагт диваажин тэнгэрт биш газарт бууж ирэх дэлхийн маань өөрөө нэг тийм мөнхийн амар тайван хэмнэлд орох тухай юм уу да. Өрсөлдөөний эцэг тусгаар тогтнол. Тэнд ямар ч улс орн байхгүй хэмээх энэ ганц өгүүлбэр нь миний хувьд хүндрэлтний мөнхийн асуудлын гол зангилааг байж бол хамгийн энгийнээр хэлсэн мэт санагдана. Манай улс танаа улс гэх ойлголтын бичил загвар нь манай хүн танаа хүн гэсэн хандлага байлтай. Тэгвэл хэлье. Өнөөдрөөс маргаашиг өөр байлгыг гэвэл мөн ирээдүг өнгөрснөөс нь илүү байлгыг гэвэл та зүгээр л бүх хүнийг нэг ижил хайраар хайрлах хэрэгтэй гэсэн санааг энд тусгасан гэхээр харагдаж байна. Дээр хэлсэнчлэн өнөөдрийн бүх асуудал өрсөлдөөн буюу минийх түүнийхээс гих үзүүрээс ихтэй агаад хүн бүр энэ үзэл хандлага гагцгүй хүн бүр миний ижил бусдаар хайрлуулахыг хүсэж байгаа. Гэхдээ би эхлэхгүй бол хэн эхлэх юм бэ гэсэн бодлоор солих аваас эртнээс яригдсаар энэ хөрсөн тэр гайхамшиг үнэндээ биелэлээ олох нь тийм ч хэцүү шалтай. Джон дундаа хэлэхдээ тэр цагт хүн бүр өнөөдрөө л бодож амьдрна гэж төсөөл хэмээн дүрслэлсэн байдаг нь бүх хүн амиа бодно гэсэн утга огтоос биш юм. Энэ нь ердөө л хүмүүс юунд ч санаа зовхгүйгээр зүгээр л өнөөдрөөс би ямар гэрэл гэгээг олж авах эсвэл ямар сайн сайхан зүйл бүтээх вэ гэдэг талаар л бодох тухай гэвэл ил унаж тусна байх. Ингээд утгаар Imagine-ийг дуусч төгсөхгүй тийм баялаг утга санаатай дээр маш өргөн хүрээх хамарсан магадгүй өнөө цаг үеийн хамгийн сонгодог дуу гэмээр. Тиймээс та энэ дууг дахин нэг сонсонгоо дээр нь гарч буй агуулгыг төсөөлөд нэг үзээрэй. Тэнд ямар олон сайхан зүйл бий гэдэгт би хувьдаа итгэлтэй байна гэх байна. Магадгүй тэнд та өөрөө ч байж мэдэх юм. I wonder if you can. Юуны учир Джон ингэж хэлэх болов? Хүмүүс хизээч миний төсөөлсөн шиг байж чадахгүй гэсэн үг үү? Мэдээж тэр энэ бүхнийг хүссэн учраас л ийм дуу зохиосон байлгүй. Тэгэхээр дээрхүүг нь басамжлал биш. Харин хорвоо ертөнцийн хүн төрлөختөн эвсэн нэгтгэс илүү гайхамшиг гэж үгүй юм гэсэн эцсийн төгс дүгнэлтгий.
Нөгөө талаас Библийг самтлагийн уран бүтээл дэлхийд хангалттай төгссний улмаас тэд бид Есүсээс алдартай боллоо гэсэн хэд бардам гэмээр илүүгийг амнаас унахад хүрсэн бөгөөд энэ ч утгаараа Жоныг гайхшруулах зүйл орвоодрлаа үлдээгүй шахуу болоод байсан юм болов да. Нэг үгээр түүний мөрөөдөл томорсон байх. Юутач зохиогч нь үгүй болсон ч бүтээл нь амьдарсаар буй энэ үзэгдэл нь зүгээр нэг тэнэг зүйлийг шоолж гайхсан хүмүүсийн туйшрал биш. Харин хүн гэдэг ганц гэлтгүй маш хүчтэйгээр хүсч чадвал амьдрал дээр диважингч бүтээх боломжтой хамгийн ойрын жишээ юм. Магадгүй Жон одоо бидний дунд байхдаа хүсч мөрөөдөн төсөөлдөг байсан хамгийн энгийн бүтцтэй тэрхүү диважинда тухтаагч нь нарлаж суугаач юм билүү. Эцэст нь хэлэхэд даяар шиж буй энэ дэлхийд дайныг эсэргүүцэж амар тайван амьдралыг эрхэмлэх болсон өнөө цаг үед төсөөлгөх энэ дууны шүлгийн утга санаа өдрөөс өдөрт үн цэнтэй болж байгаа нь илт үнэ юм. Төсөөлөл. Том диважин гэж байхгүй гэд та нэг төсөөлөд үзтээ. Энэ тийм ч хэцүү биш. Тэртээ дээр тэнгэрээс өөр юу ч үгүй. Тэв бүвэл улс оронч гэж байхгүй. Тийм газар бид өнөөдрөө л бодож амьдрна гэд төсөөлдөө. Ийм байх уг нь тийм ч хэцүү биш. Ямар ч үхэж өргөдөх хагцалгүй, ямар ч шашин шүтлэг гэж үгүйгээр зүгээр л хүмүүс амар тайван амьдарч байна гэд зүрх сэтгэлтэй хэн ч болов нэг төсөөлөд үзээрэй. Ийм цаг биднээс тийм ч хол биш. Гэмэн та намайг мөрөөдөгч гэх бах. Гэхдээ ингэж мөрөөддөг нь ганц би биш. Таач мөн бидний нэг болох тийм өдөр ирнэ. Тэр цагт хүмүүс нэгдэж дэлхийн нэгэн зул болно. Өмч хөрөнгө гэж байхгүй гэж төсөөлдөө. Хүмүүс та нар ингэж чадвал би гайхширна. Өлсгөлэн шунлын аль нь ч хэрэггүй гэд хүмүүс бие биедээ ахан дүүс мэт хандаж их дэлхий дээр та бид бүгдээр эрх тэгш амар тайван амьдрна гэд төсөөлөд нэг үзээрэй хүмүүсээ. Гэмэн та намайг мөрөөдөгч гэх бах. Гэхдээ ингэж мөрөөддөг нь ганц би биш. Таач мөн бидний нэг болох тийм өдөр ирнэ. Тэр цагт хүмүүс нэгдэж дэлхийн нэгэн зул болно.